Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр давстай, карамельтай хоёр төрлийн попкорн хийсэн байгаа. Орцонд маань 100 г попкорн эрдэнэ шиш, 1 амны халбаг урмлын дос, 1 амны халбаг цэцгийн дос, 1 цайны халбаг давс орно. Бүх орцжоороо бичлэг болгоны дор мэдээлэл хэсэг давхар оруулсан байгаа. Ороод үзээрэй. Эхлээд урмлын дос, цэцгийн дос хоёроо нэг савнд хийгээд плетгийнхаа дундад чимдээр цэцгийн досоо хайлуулж халаана. Би 1-9 хүртэл халдаг плетгний 5 дээр нь халаасан байгаа. Ингэж хайлаад ирэхээр нь дээрээс нь эрдэнэ шишээ хийгээд сайн хутгаж достоогоо холиод тагаар таглаад баг зэрэг ингээд хөдөлгөөд өгнө. Ингээд эхний попкорн задраад үсрээд ирэхээр нь плетгээ дундад чимээс нь баг хэм рүү болгох ёстой. Би 5 дахь хэмээс нь 3 руу болгосон байгаа. Мөн ингэж болгох явцдаа саваа ойр ойрхон ингэж хөдөлгөх ёстой. Бүгдээрээ задраад огт үсрэхээ болохоор нь гаргаад нэг савнд хийгээд дээрээс нь давсаа хийж амтлана. Яг энэ хэвээр нь давстай попкорн хэрэглэх бол давсаа баг зэрэг нэмээд амтлагаагаараа тааруулаад хэрэглээрэй. Ингээд давстай попкорн манд бэлэн боллоо. Би ийм савлгаатай эрдэнэ шиш хэрэглэсэн байгаа. Заавал попкорн хийдэг зориултынхны эрдэнэ шиш хэрэглэх ёстой. Яг Монголд хаан зардгийг бас сайн мэдэхгүй байна. Хэрвээ мэддгүүд манд байвал доор комент хэсэгт бичээд үлдээгээрэй. Одоо карамельтай попкорно хийцгээе. Орцжоор хийх дарааллаа яг давстай попкорн шиг хийж бэлдэнэ. Харин давсаа хийж амтлахдаа заавал 1 цайны халбаг давс хийн. Дараа нь карамелээ хийж холих учраас их давс бол хийж болохгүй. Карамельны орцонд маань 80 мл ус, 200 г сахар, 1 амны халбаг цэцгийн дос орно. Эхлээд сахар ус хоёроо нэг савнд хийгээд ингэж холиод плетгийнхаа баг хэмдээр шаргал болтол нь болгоно. Ингэж болгохдоо хутгуураар хутгаж огт болохгүй. Энэ чигээр нь зөөлөн гал дээр болгоно. Би 1-9 хүртэл халдаг плетгний 3 дахь хэмдээр нь ойролцоогоор 20 минут болгосон байгаа. Ийм бор шаргал болохоор нь дээрээс нь цэцгийн досоо хийгээд сайн холиод өгнө. Ингээд карамель маань бэлэн боллоо. Одоо бэлдэж тавьсан попкорн дээрээ карамелаа халуун дээр нь хийгээд сайн холиод өгнө. Ийм болохоор нь шарга шүгэний цаасан дээр тарааж тавиад хөргөө тавьчихна. Бүрэн хөрснийхэн дараа гараараа салгаад жижигэлчихнэ. Ингээд карамельтай попкорн маань бэлэн боллоо. Хоёр төрлийн попкорно хийж үзээд аль нь илүү таалагдсанаа доор комент хэсэгт үлдээгээрэй. Амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.